Эрүүгийн хууль, зөрчлийн хуулийг эх оны 7 сарын 1 хүртэл хойшлуулъя гэдэг төсөл орж ирж байгаа. Тэгэхээр 20 ангууд шинээр барих хэрэгтэй учраас хойшлуулах хэрэгтэй гэж ярьж байгааг ойлгохгүй байгаамаа. Баримтчилгаалыг байхгүй болгосон. Хуучны баримтлах байруудыг өөр зориултаар шинжилээд ашиглах бүрэн боломж байгаа. За электрон гав гээд зорчгор хийхэд зарлах ялыг хэрэглэхээр тодорхой хүндрэл байгааг ойлгож байна. Тэрийг богино хугацаанд шийдвэрлэх бүрэн боломжтой гэм зогсоё. Тийм учраас энэ хуулийн хэрэгжих хугацааг нь эх оны 1 сарын 1 болгож наашин татвал яасан юм бэ? Та хэлж чинь цөөхөн хүний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас бид санаа зовхгүй байна гэж. Үгүй ээ, цаа чин зөрчлийн хуулиар 200 гаруй зөрчил зохицуулагдж байгаа. Эрүүгийн шинэ хуульд ялын бодлогыг хөнгөрүүлэх шинэ концептууд ороод ирсэн байгаа. Тухайн үед хэрэлцэж явах үед Нямдорж гишүүн бид нар бослох хөдөлгөөн хүртэл гаргаж ээж олон сайн заалтуудыг энэ хуульд оруулсан. Тийм учраас 7 сарын 1 гэлтгүү 1 сарын 1 гэж хэрэгжих хугацааг наашин татаж болох уу? Би ийм зарчмын зөрүүтэй санд бас гаргая гэсэн бодолтой байна. Энэ дээр та нэг бодож үзээч.